Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Eco National компаниас зохион байгуулж байгаа цуврал ярилцлага маань эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн зочноор HSCT компани захирал Ганжи бүрийг өрсөн байгаа. За сайн байна уу? Юуны өрсөнд баярлалаа. Бидний урилгыг авсанд бас баярлалаа. Бүрдсэн танд хүргэж байна. Тэгээд ярилцлага өөрийн чинь талаар танаа байгууллагын үйл ажиллагааны талаар эхлэе гэж бодож байна. За манай байгууллага HSCT гэдэг Health Safety Consulting and Training гэсэн байгууллага байгаа. За яг үүнийг хэлэхэд бол мэргэжлийн салбартаа бас нөгөө консалтинг болон тренинг хийсгээд энэ хийдэг юм дөө. Яг гэвэл одоо Монголд маань хангалттай сургалтын гой байгууллагууд байна. Дээрээс нь зөвлөгөөд мундаг байгууллагууд байна. Бас аутсорс чиглэлд манай олон тамирчдын дэлгүүргээд бас мундаг байгууллага байна. Тийм учраас аль болохоор бас нөгөө энэ салбартаа илүү шинийг илэрхийлээд за хангалтын төлөвлөлтийн салбарт жишээлбэл одоо яг сертификаттай Европын холбооны бүтээгдэхүүнүүдийг биднес эх орондоо хэрэглэгч нартай нийлүүлье. За хоёрдугаар нь эх орондоо үйлдвэрлэе, шинээр үйлдвэрлэе. За жишээлбэл юу үйлдвэрлэж болох вэ гэхээр биднес гадаадаас орж ирдэг за асфальтын иж бүртлүүд эх орондоо хийж болох уу? Бас гадаг шууршиж байгаа валютуудыг илүү хийнэ тийм. Дээр нэмээд бас монголчууд юу хийж чаддаг гэдгийг биднес өөрсдөө энэ салбартаас сорж үзье. За хоёрдугаар нь пайзаа бас Монголд үйлдвэрлэж үзье. За гуравдугаар нь төрөл бүрийн одоо нүд дугаах шингэн болон бус бүтээгдэхүүнүүдийг бид нэр эх орондоо хийж чадах уу гэдэг дээр өөрсдөө сороод бас нэлээд амжилттай ажиллаж байна. За худалдаа болон үйлдвэрлэлээс гадна бид нар бас Монголд анхудаа хөдөлмөрийн аюулгүй програм хангамжийг бас нэвтрүүлж байгаа. За энийг хийхэд мэдээж бас амаргүй байлаа. Энэ талаар бас та бүхэндээ бас ярьцлагаас дэлгэрэнгүй яриад. Бидний өнөөдрийн бас онцлог сэдэв бол одоо хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн програм хангамжийн талаар ярих гэж байгаа. Ялангуяа манай HSCT компани энэ програм хангамжийг Монголдо одоо нэгсний хөгжүүлээд за аж ахуйн нэгж байгууллагад одоо зориулж гаргасан байна. Тэгээд за Монголдо бүх бот гадаадад гээвти гэж байгаа шүү дээ. За ийм нэрээр энэ ер нь энэ програм хангамжийг анх бүтээх болсон. Үндсэн шалтгаан. Яагаад энийг ер нь бүтээх шийдсэн? За яг үнийг хэлэхэд бас HSCT-ийн гол зорилго нь айхтар том зорилго байхгүй. Ерөөсөө л товч өгөөд илэрхийлэхэд одоо Монголдо үйлдвэрлэж дэлхийд гаргах. За энэний хүрээнд биднес одоо жишээлбэл олон зүйл хийж байгаа хамгийн ганцхан одоо програм хангамж. Програм хангамжийг гол хийсэн зорилго маань болохоор би одоо 17 жил хөдөлмөрийн аюулгүй салбарт зүтгэж явна. Яг над шиг одоо ингэж хамтдаа зүтгэж байгаа safety залуусынхаа үйл ажиллагааг нь сайжруулах, дээрээс нь зовлонгийн нэмэлт гэдэг үгнээс л гэсэн. Түүнээс айхтар том зовлон юу байхгүй. Зорилго байхгүй. Тэгэхээр одоо жишээлбэл хоёулаа хоорондоо бодоод үзье л да. Energy resource дээр бид нар жилдээ 10,000 орчим аюул хүлээж авдаг гэсэн. Хууцар цаасаар. За тэгэл хүн болгондоо тэгт чи одоо жишээлбэл 4-5,000 тийм өврийн дэвтэр хэвдүүлээд биднес ажилтан болгондоо тарааж өгвөл ажилтнууд маань өөрийн гинтээж болох аюулыг бид нар цаасаар хүлээж авал тэрийг хөдөлмөрийн аюулгүй байдлын хилцс дээр цуглуулад дараа нь тухайн сарын аюул өрнүүлэхэд биднес за нэг 500-аас 1000-аад аюулыг ширхэгчлэн гараар тоолно. Дараа нь тэрийг хэдүүлээ гараараа ангилснаа дараа нь гараа Excel дээр шивнэ. Шивснийхэн дараа үр дүнгээр гаргаж аваад тэнцээс хамгийн сайныг шалгуулаад биднес нэг заалын хөрхөнийг үйл ажиллагаа байгуулсан юм байна. Тэгэхэд яг үнийг хэлэхэд бид нар чинь зөвхөн тоолох ангилах цэгцлэхэд 2 өдрийг зарцуулдаг байсан. Тэр үедл боддог байсан. Яагаад ганцхан төвчтараа энэ бүх одоо мэдээллүүдийг боловсруулаад гаргаад ирдэг програм хангаж байхгүй байгаа юм байна. Тэгээд бид нар чинь хайж үзсэн шүү дээ. За тэгэхэд одоо Sejman компаниас Synthlight гэдэг програм хангаж тэр үед за яг одоо Монголд орж ирсэн energy дээр тий. За Synthlight-ийг биднес аваад 11,000 өнгөлийг орчуулад Монгол дээр болгоод хэрэглэж үзчихсэн. Танчгүй сайхан програм хангаж гэхдээ зөвхөн одоо лаптоп буюу зөөврийн компьютерт хангаж зориулсан програм хангаж байсан. Бид нар тэгэхэд чи уурхаа дээр за нэг яг 2,000 хүнтэй байлаа гэж бодоход тэрний нэг 10-15% яг компьютертэй. За яг манай уулын туслах, яг манай ажил дээр хийж нүүрсний жолооч нар бас компьютер байхгүй байсан учраас тэрийг бас өргөн хүрээнд ашиглаж хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад ажилтан болгоныг оролцуулах боломжийг бас бүрэн хангаж өгч арайлж чаддгүй байсан. Гэх мэтчлэн иймэрхүү зүйлсээс санаа аваад за дараа нь дахиад үргэлжлүүлэхэд биднес сургалт ашигтай хийдэг байсан. Тийм. За одоо шинэ ажилтны сургалт за нэгэл одоо нийт ажилтны сургалтууд тийжиг баримжаалах сургалтууд гэл за тэгэл тэр бүх сургалтуудыг биднес нөгөө амарч байгаа хүмүүсийн өөрийнх нь ээлжийн амралтаа уялдуулаад дор хаяж ахаад эмгэлт байсан, өвчтөй чөлөөтэй байсан хүмүүсийг бүгдийг нь хамруулах хичээгээд жилдээ бол баг 7-8
хүмүүс 10 удаа идэг гэсэн юм уу да. Тэгээ бүгд л ярина, бүгд л маш их ядарна. Тэгэхээр тэр ядаралтыг багасгахын тулд биднээс яагаад онлайн шилжиж болох юм бэ гэдэг бас зүйлсийг тухайн үедээ боддог байсан тийм. Тийм учраас энэ амьдрал дээр биднэрт одоо тулгарч байгаа асуудлуудыг илүү хялбар зохион байгуулах боломжийг олгохын тулд програм хангамжид одоо хөл тавьсан. За өөр бусад ямар одоо асуудлуудыг энэ програм хангамжаар бид шийдвэрлэж чадсан. За аюулгүй мэдээлэл хүч ер нь бол бүртгэлийн асуудал бүгд багтаж байгаа. Ер нь нэмээд дахиад таны хэлсэнтэй уялдуулахад биднээс хөдөлгөөний аюулгүйдлийн журмыг шинээр боловсруулдаг. За жил болгон биднээс журмаа сайжруулах явж байгаа. Яг амьдрал дээр бид нар танилцуулах болохоор за одоо яг засвартаар байгаа нэг хавцанд нөгөө хуучин журмаа гаргаж аваад шинэ журмаа хийгээл. За энэтэй танилцаарай гэж гарын ус зураарай гэж хууццаас үлдээгээл. За одоо засвар дээр, уурхаа дээр, нүүрс тээвэр дээр, баяжуулах үйлдвэр дээр, Улаанбаатар офис дээр, одоо юм кемп дээр гэж өчнөө газар биднээс журмаа танилцуулах байгаад энийг уншиж танилцаа. За яг гарын ус зурж байгаа хувийг 30-40% байдаг гэсэн. Бас ажилтнуудаа 100 хүрэх гэж биднээс ойролцоогоор 3-4 сар зарцуулдаг. Одоо бол ерөөсөө гифт хэлээгөө журмаа тавилаа хүн болгоны гар утсанд за шинэ журам эглээ таашаад танилцаарай гэдэг хүмүүс гар утсанаас шүү танилцаад гар үсгээ зураад үйл ажиллагаанд хэрэглээд явах боломжийг нь олгож байгаа. За дээр нь нэмээд нийгмийн хамгаалах хэрэгсэл биднээс хүлээж авсан бүртгэлийг одоо хүн болгон англи үүсгдэг. Тэгэхээр биднээс гар утсан дээр нийгмийн хамгаалах хэрэгслийг хүлээж авснаа хүлээж авлаа гэдэг товчоод дараад гар үсгээ зураад бичгээрээ шууд маш хурд хугацаанд авах жишээ. За дээр нь нэмээд дахиад зөвшөөрлүүд хязгаарлалт орчинд ажиллах зөвшөөрөл, өндөрт ажиллах зөвшөөрөл, компани дотор зөвшөөрлийн асуудлууд бас олон гарч ирдэг. Тэгвэл одоо шууд за зөвшөөрлийн маягт дээр би өөрийнхөө мэдээлэлээ бүглэлөө. За тэгмэдээ удирдлагаа сонголоо явууллаа. Удирдлагаас зөвшөөрөн эсвэл татгалзсан. Ерөөсөө 1 минутын дотор. Тэгэхгүй бол одоо бидний хамгийн ганцхан манай нэг үйлчлүүлэгч бас тэр зөвшөөрлийг зөвхөн хөдөлмөрийн аюулгүй байдал гэхгүй бас өөр сурталт аваад хэрэгжилж байгаа нэг жишээ л одоо чөл авах. За захирлаа одоо ингээд энэ 2 хоног чөл авах гэсэн юм аа. Хүний нөөц дээр явж очлоо, цаасаа авлаа, цаасаа бүглэлөө. Дарга дээр орцож дарга хуралд орцсон. Дүүнийг цаг хүлээж агаад дарга хурлаас гарч ирэхэд хуудсан дээрээ гар усах зурсныхын дараа биднес за хүний нөөцтэй өгдөг. Энэ маань ойролцоогоор нэг 2 цаг орчмын процесс үүдэг. Тэгэхэд одоо бол ерөөсөө ганц минутын дотор л бүгдийг гар утсансаа хийгээд мэдээллийн одоо нэг шуурхай байдлыг илүү хурдан болгож чадчихээн. За бид нар бас ажлын байран дээр хор хавлын лавлах мэдээлэл гэдэг. За химийн бодисны хордлогод өрцсөн үед бид нар яах вэ? Нүдэнд орсон үед яах вэ? Арсанд хүрсэн үед ямар арга хэмжээ үзүүлэх вэ гэдэг бүх мэдээллүүдийг биднээс заавал байлгаж байгаа шаарддаг. Жишээлбэл зөвхөн Монгол биш л те Америк ч гэсэн ялгаагүй SDS бол заавал ажлын байран дээр байх ёстой. За тэгэнгүүт тэрийг шууд гар утсансаа одоо хаачиж болно. Биднээс нөгөө хор хавлын лавлах мэдээлэлээ том хавцаа хайжгүйгээр тэр хавцнаас хэрэгтэй мэдээллийг хайраад уншиж цагаалтаад авах биш. Одоо шууд бүгдийг гар утсансаа хийх боломжийг бид нар олгож байгаа. За дээр нь зааварчлага байгаа бас. Бид нар одоо жишээлбэл бодъё л доо. За energy source дээр багт чинь бид нар за картонд зааварчилгаа өгдөг, кемп техник зааварчилгаа өгдөг, уурхай техник зааварчилгаа өгдөг, засвар техник зааварчилгаа өгдөг, нүүрс тээвэр техник зааварчилгаа өгдөг, ажил хөвгүүд дээр зааварчилгаа өгдөг. Дор хаяж 6 зааварчилгаа хэсэг болгон дээр явж байгаа. Хавууд бидэнд бүх зааварчилгааны дундаа ороод үзээд чанарыг нь хянах тийм бололцоо бодит амьдрал дээр хэр олцдог байсан бэ? Яг үнэхээр олцдоггүй шүү дээ. За MS 40-60 стандартын дагуу одоо манай дундчдны удирдах ажилтнууд илүү зааварчилгаа үүрэгтэй байдаг. За тэгвэл дундчдны удирдах ажилтнууд маань зааварчилгаагаар хэрэг чанартай болж тэр зааварчилгаанд нь хүмүүс 100% хамрагдаж чадсан нь энийг биднээс одоо мэдэх боломжгүй байгаа. Гэхдээ програм хангамж бол тань шууд мэдэх боломжийг нь болох. Өнөөдөр 6 зааварчилгаа өгдлөө. За болжээ. Үр дүн гэдэг ганцхан төвшин дээр дарахад за тэнцээс 39 хүн зааварчилгаа авах хэрэгтэй байсан бол 39 хүн яг хэдэн цаг хэдэн минут хэдэн секунд гэхэд зааварчилгаагаа аваад гар үсгээ зурсан байна гэдгийг шууд програм хангамжаар бид нар гар утснаар хийх боломжийг олгож байгаа. За дээр нэмээд дахиад одоо яг танхимын сургалт зохион байгуулахад биднээс ажлын байрнуудаас хүмүүсийг судлуулж аваад сургалт хийдэг шүү дээ. Яг тэр үед бол ер нь бол дундчдны удирдлагууд жишээлбэл манай инженерүүд ахлах ажилтнууд бас яг ажлын талбар дээр ажиллаж байгаа хүмүүсээ бас нэг сургалтанд чөлөөлж өгөх бас хүсэл сонирхол бас их бага байдаг. Өөрөөр хэлбэл энэ нь бол бүтэмжгүй цаг буюу non productive цаг болоо явчихдаг. Тэгэхээр биднээс тэнд компани бүтэмж хийж хахад ажилтнуудыг сургалтанд татж авчруулахын тулд за шууд гар утсан дээр нөгөөд ажилтнууд нь чөлөөт цагаар шууд хөдөлмөрийн аюулгүйдлийнхаа сургалтыг гар утсаас өгөөд тестээ өглөөд шууд сургалтын үйл ажиллагаагаа ерөөсөн нэг мөр дуусгах боломж нь олгож байгаа. Биднээс өмнө нөгөө жилдээ баг 7-10 удаа хийдэг байсан сургалтыг за магадгүй баасан гарагийн орой
сургалтаа явуулчлаа. Асан бүтсэн дээр манай залуус гэртээ амарч ивэл гэртээ үзчихин, нэмэлт төвчээл нэмэлтээ үзчихин. За кемп дээрээ байж ивэл кемп дээрээ үзчихин. Эсвэл одоо хөдөө орон нутгад явж байгаа бол ерөөсөн орон зай хугацаанд зүйл хамааран сургалтанд хамрагдах боломж нь олгож байгаа. Бас тэгээд ийм функц хийцэн байхад манай бас бусдилцад аягүй ашиг сонирхолтой болд юм байлээ. Жишээлбэл одоо хүний нөхцөлтөөс бас ялгаагүй хөдөлмөрийн аюул байдлын ажилтнууд шиг шинэ ажилтнаа сургалт өгнө, чиглүүлэх сургалтаа өгнө, журмуудаа танилцуулна тийм яг адилхан үйл ажиллагаа хийж байдаг. Тэгэхээр тэр болгон дээр бас нөгөө давхар хамрагдуулаад явчихж байгаа. Бас компани ч тийм нэг сумаар 2 тулаа бодох боломжийг олгож ийлээ. Нэг зүйл бас анзаардаг юм л да. За магадгүй за яг хоёлоо уул уурхай салбарт бас нэлээдгүй олон жил ажилласан. Ажиллаж байхад бас яг гар утас ашиглах гэж. Тэгэхээр бас нэг эрсдлийн яг програм хангамж маань өөрөө дагуулж байгаа гэж. Талаас нь бас. За тэг ямар магадгүй миний харж байгаагаар бас ажлын байран дээр оператор одоо шаардлагатай жолоо барь явж байгаа та. Яг энэ үед гар утас ашиглах гэдэг эрсдэл байна. Тэгэхээр энийг яаж зохицуулж мэдээж жолоо барьж байгаа үед бол хоригдлоо тийм. Тэгээд яг үнэхээр шаардлагатай мэдээлэл өгөх болохоор ямар зарчмаар яаж юм байгууллагууд аж ахуйн нэгжүүд дотооддоо ямар журам одоо яг энэ програм хангамжтайгаа холбогдож одоо гаргаж байна. Үйлчлүүлэгчдийнхээ бас яг нөгөө хэрэгжилж байгаа суулийг нь харахад одоо жишээлбэл уурхаад гараад яг уурхай одоо оператор жолооч нь гар утас эрхлэх бус оройдоо шүү дээ тийм. Нөгөө хураагаад авчдаг. Тэгэхээр яг тэр шиг хураалгах хичээлээ. За яг эрд солигдлоо. За өглөөнийхөө зааварчилгааг авлаа. Машин томд хөрөмжөө яг компанийн бэлдсэн цагрын дагуу шууд уурхай дээр гар утсаараа операторууд нь бүгдийг шалгалаа. Асуудал үйл зураг бүр бичлэгийг нь аваад үйлчлэгийн хүчин дээр шууд гар утастайгаа гар утаснаас авсаргаад тэрнийхээ гар утсаа шууд бас мастертай өгöd хураалгах хичээлээ. Тийм. Иймэрхүү байдлаар эрсдлүүдээ бас бууруулж байгаа үйл ажиллагаанууд байна. Зүгээр нэг төхөө програм хангамж байна офлайн хооронд ажиллахгүй яг нэг жоохон дутагдaltaй тал нь нөгөө сүлжээж аваад заавал шаардж байгаа тийм. Түүнээс бус талаараа бол цаг мөнгийг нь бол агүй урд хэмжээ. Ялангуяа хөдөлмөрийн аюул байдлын ажилтнуудад нөгөө олон газар зэрэг явагдаж байгаа үйл явцаас процессуудыг яг нэг дор кофе ууж байхдаа шууд гар утаснаас хэмжих боломжийг нь олгож байгаа. Манаас үйлчлүүлэгч нар айгүй талархалтай хүлээж авч байгаад баярлалаа. Ер нь за одоо мэдээллүүд байна, бүртгэлүүд байна, аюулгүй ажиллагаатай холбоотой айгүй олон асуудлыг шийдэж байна. За бас мэдээж энэ дээр нөгөө safety аюулгүй ажиллагааны ажилтнуудын бас нэг зовлон байдаг нь тайлбартай гарах процесс юм байна. За энэ дээр одоо энэ програм хангамж маань энэ safety за ер нь энэ ажилтнуудад маань хэрэг өгөх гэж байна. Үнийг хэлэхэд одоо хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтнууд маань маш олон төрлийн үйл ажиллагаа хийдэг шүү дээ. Талбай дээр зохион байгуул, эрсдлийн үнэлгээ, сургалт, зааварчилгаа бэлтгэх, бусад хүмүүстэй дахиад мэдээлэл хуваалцах гэх. Асар олон ажил хийж байгаа үед зарим үед бид нэр удирдлагатай өөрсдөө хийсэн ажлын үр дүнг бас тайлбарлаж чадахгүй гардаг. Тэр боломж нь одоо жишээлбэл сарын тайлангаа бид нар хүргэхэд сарын тайлангаа бэлтгэгчл одоо нэг сард 22 өдөр ажилладаг. Нэгээс 2 өдрийг цэвэр цаасны ажилдаа зууралтаа одоо суучдаг. Тэгэхээр одоо бол яадаг вэ гэхээр за аюулын мэдээлэл функц дээр тайлан байгаа. За ямар аюулууд, ямар эрсдлийн үнэлгээтэй мэдээлэгдсэн, аль хилцүүдээс мэдээлэгдсэн, аль нь засагдсан, аль нь засагдаагүй, хэд өдрийн хэдэн цаг гэхэд илүү их аюул хаанаас мэдээлэгдээд байна. За тэгээд бүх зүйл одоо графикаараа шүү. Ганц товч дарахал гараад байна. Самаа бүгд гараад байна. Тийм. За магадгүй одоо жишээлбэл би хагас жилээр хармаар 3 сараар хармаар 4 сараар хармаар ерөөсөө таны хувьд бол эхлэг дуус хоогноо сонгоод тэгэл ганц товч дарахад бүх тайлангууд админы төвшөнд бүгд гараад ирж байгаа. Тэнцэнээс биднес тайлан гарсны дараа удирдлагатай мэдээж биднес ямар их ажил хийж байгааг харуулсан зэрэгцээр бид нэр бодис баримт дээр үндэслэж шийдвэр гаргах боломжууд нь илүү нэмэгдэж байгаа. Жишээлбэл одоо үйлчлүүлэгч нар маань одоо аюулын төрлийг өөрсдөө сонгож өгөөд системд оруулдаг. За гал гарах төрлийн аюул, эргономикийн аюул, өдөрт ажиллах аюул, цахилгааны аюул гэх мэтчлэн энэ аюулууд маань хэдэн хувь нь илүү их одоо гал гарах төвшин аюул мэдэгдээд байна. Яг хаана мэдээлэгдээд байна. Тэгвэл би тэндээ илүү очиж яг нөгөө бичсэн хэлтэй илүү тавья. Аюул маань өөрөө яг ослын гол шалтгаан байдаг. Тийм учраас ослын гол шалтгааныг биднес хаанаас гарч байгаа гэдгийг нь шууд л одоо тайлбар мэдээлэл дээр үндэслээд онцлоод яг оншийнхаа дагуу бид нар эмчнэр шиг яг тэр хэсэгт нь мэс засал хийх боломж. Тэр хэсэгт нь одоо яг бичлж очиж илүү хүмүүсийг сургах, тэн дээр нь илүү зөвлөгөө өгөх, тулж ажиллах боломжуудыг баримтан дээр үндэслэж гаргаж ирснээр хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтнуудын маань үр дүнчийг нэмэгдүүлж байгаа. Одоо
нийлэнхүйдээ бүх асуудалд анхаарах биш. За болж байгаа асуудлыг биднээс орхиод яг анхаарал татчих байгаа. Яг нэг хосол гарах гэдэг байгаа. Яг нэг олон тавтагдаад байгаа аюулууд дээр биднээс илүү гүнзгий анхаарснаар урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах. Ингэснээр хөдөлмөрийн аюулгүй байдалд оруулсан нэг төгрөг гэдэг нь эргээд 4 төгрөгийн одоо хохирлоос сэргийлэх юм аа. Хөдөлмөрийн аюулгүй байдал бол мөнгө зарцуулдаг салбар биш л дээ. Яг одоо янз бүрийн компани соёлоос хамаарат зарим өдөртлүүд за одоо ингээл их мөнгө зарцуулж байгаа гэж ойлгож иж магадгүй. За энэ маань эргээгээд ослоос урьдчилан сэргийлснээрээ дор хаяж 4 дахин их ослын зардлаас урьдчилан сэргийлж байгааг л манай бас өдөртлүүд сайн ойлгох хэрэгтэй. Бас хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтны хувьд бид нар өдөртлүүдтэй бас тэр талын эдийн засгийн ач холбогдлыг бас сайн тайлбарлаж өгч явах хэрэгтэй болов. За эндээс биднес нэг судалгаа хийсэн гэдэг. За Бүхбат гэдэг одоо Монголд энэ програм хангамжийг бид нэр хэрэглэснээр 100 хүнтэй одоо аж ахуйн нэгжид 100 хүн тутамд нь ойролцоогоор бид нэр 50 орчим сая төгрөг хэмж өгч байна. Төрөний тэр нөгөө ажлын цагаар сургалтанд сууж явах үеийн бүх бүтээмжгүй цагуудыг бид нэр багасгаж байхгүй болгочихж байгаа. Өдөр болгон зааварчилгааны 1 хүнээс 15 минутын хэмнээ төхөр тэнд зарцуулагдж байгаа цалингийн яг одоо хэмнээ авчиж байгаа. За мэдээж ямар ч цаас байхгүй болж байгаа. Цаас байхгүй болно гэдэг чинь өөрөө эргээд нөгөө байгаль орчиндээс ээлтэй процесс. Биднээс ямар хэмжээний цаас хэрэглэдэг вэ? Монгол улсын хэмжээнд тооцохгүй цаасны хэмжээнд дээр тооцоод үзэхэд л биднээс 40 тэрбум төгрөгийг одоо энэ үйл ажиллагаанаас програм хангамжаас бид нэр хэмж болох нэ. Тэгээ хамгийн чухал нь болохоор манай хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтнуудын ажлыг хэрхэн хэмжээ тэднүүсийг одоо технологитой уялдуулж илүү ухаалтай яаж ажиллаа үр дүнжтэй зохион байгуулах боломжийг бид нар олохын тулд үүнийг бас хийж байгаа. Ер нь энэ програм хангамж маань ISO 45001 гэдэг хөдөлмөрийн эрүүл мэндийн аюулгүй байдлын стандарттай ер нь хэрхэн үйлдэж байна. За тусах асуулт байна. Тэгэхээр ISO 45001 стандарттай өөрөөр хэлбэл софтвер буюу иймэрхүү програм хангамж ашиглаж болно гэж заавал өгсөн гэдэг. Тэгэхээр бас биднээс давуу талыг нь ашиглая. Манай стандартын маань бас үндсэн хэсэг нь болохоор hazard бас risk management гэж байдаг. Өөрөөр хэлбэл аюул болон эрсдлийг удирдах асуудал. Тэгэхээр яг үүнийг хэлэхэд бол бид нар хүн гэдэг утгаараа хүн болгонд аюулыг таних чадвар байглаасаа олгогдсон байдаг. Багасаа одоо нэг халуун цаа уучрал хоолгоод өгч үзэн тэрнээс хойш цайнд халуун цайнд их боломжтой амьдаг болно тий. Хурд төтрүүлж байгаа цагдаад нэг торгуулж үзэн. За тэгвэл цагдаа харахаар биднес хурдаа хасдаг болно гэх мэтчлэнгээр. За тэгэхээр энэ байглаас өгөгдсөн хүн болгонд байгаа энэ ур чадварыг ашиглаад ажлын байран дээр биднес ажилтан болгоноосоо ямар нэгэн аюулыг илрүүлэх тэр процессыг ашиглах юм бол хаа ганцаараа явснаас тэнд байгаа 300 хослууд дээр 300 асуудлыг зэгцлээд өөрсдөө чадхаар бол 300 асуудлаа засаад явах нь осолд хүргэх аюулын шалтгааныг биднес ерөөсөө тэр чигтэн байхгүй болгох ослын нөгөө давтамжийг бууруулах маш чухал үүрэгтэй явж байдаг. За тэгэнгүүт аюул болгон дээрээс нөгөө эрсдлийн үнэлгээ гарч ирж байгаа 5-ыг барьцах 5 матриксаар. Тэгэнгүүт одоо ч 300 аюул мэдээлэгдсэн байна. Аль нь 25 түвшний өндөр асар их аюултай аюул вэ? Аль нь 13 түвшний аюул вэ? Аль нь 1 түвшний дараа анхаарахаар аюул вэ гэдэг дээр биднээс чухалчлах, ирэмблэх үйл ажиллагаа явуулаад хамгийн хүний бүхэл төрөлх том хэмжээний аюулыг заснаар биднээс бүтэмжээ нэгдүүлж байгаа. 300 асуудлыг нэг дор засах биш. Хамгийн аюултай 10-ыг нь аваад зассан байхад биднээс бүхэл төрөхгүй байх боломжтой. Тэрний дараах одоо өндөр аюулыг нь биднээс өндөр эрсдэл үнэлгээтэй аюулыг нь биднээс дараагийн ээлжинд 140-ыг нь зассан байхад бас хугацаа байна. Түүнээс аюул хөлбөмбөр дээр бас нөгөө шууд гарамгцсан арилган гэдэг нь өөрөө илүү их нөгөө нөөц шаардсан асуудал хүн хүч цаг хугацаа санхүүгээр. Тэгэхээр бид нар ерөөсөө тооцоо судалгаан дээр програмаас гаргаж өгөх тооцоо судалгаан дээр үнэлж байгаа гол асуудлуудаа шийдэхэд бас програм хангамжийг илүү үр дүнтэй ашиглаж болж байгаа. За тэгэхээр програм хангамж гэдэг нь ярьж байна. Ер нь энэ ойлголтыг яг манай сонсогчдод илүү хэлбэрээр та нэг тайлбарлах боломжтой. За жишээ нь юу гэж ярилцж байна. За үнэн тийм. За зөвхөн төсөөлөлд байдуулъя. Өрдөн бид нар машингүй байхад за гэрээсээ ажиллаад 5 км гэх юм бол 1 цаг орчим алхдаг байсан. За тэгэхээр програм хангамж бүтээгдсэнээр машин бүтээгдэж чинь гэсэн. Одоо ерөөсө 10 минут дахиад ажил дээр очих боломжтой. Өдөр болгон биднес 50 минутыг за ирж очихдоо гэх юм бол өдөр болгон 100 минутыг бид нар ерөөсө үүнээс хийх боломжтой. Тэгэхээр ажлыг одоо илүү хурдан хугацаанд ажлыг олон хүн хамруулж хөдөлмөрийн аюулгүй байдлын соёлыг нийтээрээ хөгжүүлэхэд програм хангамж ерөөсө хүний оролцоо хангахад илүү хач холбогдолтой болж байгаа. Өөрөөр хэлбэл за
хөдөлмөрийн аюулгүй одоо зүгээр хамгийн наацхан сургалтыг бид нэр би 300 удаа ажилтнтай байлаа гэж бол 300 ажилтнтай хүрэх гэж өөрт нь 3-4 сар зарцуулж сар болгондоо ингэж ирсэн ажилтан болгонд сургалт танхимаар олгох уу? Эсвэл би онлайнаар контент өөрийнхөө гар утсаа барьж байгаа юм уу? Эсвэл мэрэгчлийн компаниудаар хийлгэчихэд за тэрийг шууд гар утсаар бүх хүндэд зэрэг түгэх үү? 3 сар ажиллах уу? Ерөөсө 3 хоногт амжуулах уу? Гэдгийг биднес хүссэн үсээгүй одоо онлайн дижитал том төхөөрөмж ашиглаж бид нэр бүтээж байна. За энэ бол Монголд бас цоо шин зүйл биш ээ. Сүүлийн 2 жил ковидын улмаас одоо манай хүмүүс зурагтаа алсын цайнаас одоо боловсролынхон арга хэмжээ үйл ажиллагааг явууллаа шүү дээ. Тэгэхээр энэ маань өөр хэлбэл аль хэдийн Монголд явагдаад хүлээн зөвшөөрөгдсөн асуудал эрт ойроо хязгаарны цаг хөдөлмөрийн үйл ажиллагаа бол дижитал болно гэдэгт бол та итгэж болно. Америкийн нэгдсэн улс, за жишээлбэл Англи, Австрали, Өмнөд Африк зэрэг улсуудад бол аль хэдийн хөдөлмөрийн аюулгүй програм хангамжууд нэвтрээд тэрүүгээр ашиглаад хурд болон бүтээмжээ нэмэгдүүлээд сайжраад явж байгаа туршлагууд бол бас дэлхийн орнуудад зөндөө байна. Тийм учраас бид нар ч гэсэн бас Монголдоо Монгол програм хангамжаар Монголынхон хэрэгцээ төвшөнд зохицуулж чигээр сайжруулах боломжийг бол 10 жилийн дараа биш 5 жилийн дараа биш одооноос эхлээд бас эрэлхийлэх гэдэг дээр биднээс бас хувь нэмрээ оруулаад хийж ажиллаж байгаа. Энэ програм маань бас гадаадд гэвтийн нэрээр гарч байгаа гэж байна шүү дээ. Тэгэхээр одоо гадаадд гарч байгаа гарцч байна. За баярлалаа. Тэгэхээр ер нь бол гадаадд ажиллах, амьдрах эсвэл бүтээгдэхүүний гаргана гэдэг нь нэгэнт одоо хавтгай болсон өнөөдрийн технологийн 900-д бол маш амархан болсон. Одоо жишээлбэл компани байгуулахад Америкт компани байгуулахад та нэг $779 одоо бүртгэлийн компани төлнө. За энийг бол хэдүүлээ шууд одоо визгасаар төлчих болно. За тэгвэл Америкт бол одоо жишээлбэл за 3 мужид компани байгуулахад их боломж юм байдаг. Биднес бол Delaware мужийг сонгосон байгаа. Аж ахуйн нэгж орлоо. Анхаад энэ гадаад үйл ажиллагаагаар эхэлсэн. Бичиг баримтын төвшөнд бол эхэлсэн. Үйл ажиллагаа бол одоо 4 сард манай хоёр хүн маань визэндээ ороод тэгээд яг бичлэн очиж байгаа үйл ажиллагаагаа эхэлнэ. Технологийн компани хувьд бол энэ бол заавал офис шаардахгүй, заавал бодит одоо нөгөө малгай каскнуудын шиг шаардахгүй шүү. Технологи дэлхийн альч өнцөг болгонд хүргэж чаддаг клауд алгоритм болохоор шууд бол эхэлсэн явж байгаа гэж ойлгож байна. За дээрэс нь нэмээд бид нар бас Монгол хүмүүс Монгол хөрс шуурдаар унсан. Тийм учраас эх орондоо бид нар юу үлдээх вэ? Ямар өв үлдээх вэ? Өөр хүмүүстэй тий гэдгээ бас дотор нэлээд бас боддог арчтсан. Тэний хувьд ч гэсэн одоо манай багийн 15 залуус дор бүрнэл бодвол биднес эх орондоо тэгвэл цоошин зүйл юу үлдээх вэ? За гадагш урсж байгаа валютын урсгалыг хэрхэн бид нар багасгах болох вэ? За хамгийн гол нь яг энэ салбарт ажиллаж байгааг бид нар ямар энэ оруулж ямар одоо шинэ зүйлийг бүтээж болохоор гэдэг дээр их толгойгоо ажилладаг. Тэрийг бол дараа гадагшаа бол хаашаа экспортлох боломж нь одоо интернет суурилсан төлбөрийн одоо технологиудад бол бэлэн болж байгаа. За үнэхээр сайн програм хийчихэд бол Apple болон Android-д түлхүүр ширхэгдэх бол амархан. Тэр компаниуд маань за янз бүрийн вирустэй байна уу эсвэл одоо хэрэглэгчдэд зөв контент түгэж юм гэдэг дээр шаардлага тавиад за шаардлагын гэсэн бүтээгдэхүүнүүд нь App Store, Play Store-д ороод цаашаа дэлхийн аль хэрэглэгчдэд хүрэх боломжтой байдаг. Биднээс Америкийн нэгдсэн улсын дараа бас Өмнөд Солонгосыг сонирхож байна. Өмнөд Солонгосын дараа биднээс Европын холбоог сонирхож байна. Европт одоо нэг 30 гаруй улс байдаг. За энэчээс хамгийн юм боломжийн юм байна да гэж бидний сайн харж байгаа. Одоо Эстонис байгаа. Энэ цахим засаглал шилжчихсэн, технологи сайжирсан. Дээрээс нь нэмээд байршлын хувьд илүү тохиромжтой. Энэчээс хангамж логистикийн сүлжээг ашиглаад цаашдаа биднээс судалгааны салбараа хөгжүүлэхэд илүү таатай стратеги хувьд таатай гэдэг тийшээ сонгож байгаа. За дээр нь нэмээд энэ төрлийн програм хангамжууд бол бас дэлхийд байгаа. За ер нь бол нэг 100 гаруй програм хангамж байгаа. Төлбөрийн оронд ихэвчлэн Америкчууд бол энд бол тэргүүлдэг. За тэгвэл монголчууд бас энд орох ёстой. За програм хангамжууд өмнөний үед бол за сонирхолтой бол за нэг хэрэглэгчний сардаа нэг $15 $40 төлж програм хангамжуудаас сонголтоо хийж болно. За манай програмын хувьд хангамжийн хувьд бол биднес гадаадд та юу гэж бодож байна? Хэдэн доллараар санал болгож байна гэж бодож байна? Би бол төсөөлж байна. Синтетик бол одоо миний мэдхийн энержи ресурс бидэрт бас синтетикэд яг энэ програм хангамжийг ашиглаж байсан. За тэгэл хөгжүүлэлт бүхэл зүйлийг нэхэд миний мэдхийн 400 гаруй $1,000 болж байсан санагдаж байна. Тусч байсан. Тэгэхээр бас тэрнээс бас тодорхой хэмжээгээр одоо буурхал айлгуудаа одоо бас технологи илүү хөгжсөн тухайн үеийн байсан асуудал
Мэдээж танай энэ програм хангамж бол Монголд нэг тустай одоо гадаадд бас намтай баг тийм. За ягийн талаа. Гадаадд сэргүүлээд тасалж. Үнийг үнэхээр бас төсөөлөхгүй байх тийм. Гадаадд одоо биднээс санд болгож байгаа $3. Өөр хэлбэл солиотой юм тоон гэсэн ойлголттой. Crazy low price. Тэгэхээр $15 бүтээгдэхүүн яагаад та нар $3 болгож байгаа юм бэ? Биднээс нэгдүгээр зах зээл дээр үнийн өөрчлөлтөд тодорхой хэмжээнд гадаад үзүүлэх хэрэгтэй. Биднээс эхлээд танигдаг байгаа. Хоёрдугаар гэх юм бол та бас асуусан Монголд бол хэд байна? Монголд биднээс 6600 төгрөгөөс 9900 төгрөгийн хооронд санал болгож байгаа. Нэг регулэйшн гэсэн сайтаа. Өөрөөр хэлбэл гадаад биднээс $3 буюу за 13 мянган төгрөгөөр санал болгож байгаа. Монголдоо 600-аас 6600 гэдэг нь биднээс Монголдоо бол зардал нэрийн санал болгож байгаа. Үндсдээ яг ийм хэлбэлцэл таа. 6600-аас 9. Хэрэглэгчийн тоноос хамаарч байгаа. Олон хэрэглэгчтэй байгуулсан өмнө бүрж байгаа 1000-аас дээш хэрэглэгчтэй. За 100-аас 1000 хүртэл хэрэглэгчтэй бол 8250 нөт орсон өмнө. За тэгээд 100-аас доош хэрэглэгчтэй бол 9900 гэдэг. За гол шалтгаан нь болохоор биднээс Монголдо яагаад ингэж зардал нэр гаргаж байгаа юм бэ? Яг ашиг гарахгүй байгаа юм бэ гэхээр биднээс монгол хүмүүс энэ програм хангамжийг бас сонирхож байгаа компаниуд нь ашиглаад бас тэнд ажиллаж байгаа олон аав ээж чүүдийн бас амьсыг хамгаалж илүү одоо монгол хүмүүс эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдраасаа гэдэг биднээс нийгмийн хариуцлага өрөөнд дийж байгаа. Гол биднээс ашиг бол яг гадаадын зах зээлээс олохоор төлөвлөж байгаа. Гэхдээ гадаадын зах зээл дээр олсон ч гэсэн Америк хүний амьсыг ч бас хамгаалмаар шүү дээ. Адилхан биднээс хүмүүс дэлхийн одоо хөдөлмөрийн байгууллагаас гарсан судалгаагаар жил болгон ажлын байран дээр 2.7 сая хүн амьсаа алдчихэйдэг. Тэгэхээр тийм нэмэлтийн явдлыг биднээс Америкт ч байна уу, Англид ч байна уу, Монголд ч байна уу, Өмнөд Солонгост ч байна уу, аль болохоор бууруулахын тулд өөрсдөө гэсэн хувь нэмээ Монгол компаниас оруулах зүйтэй хаа. Гуравдугаар бидний зорилго бол бас бид нар залуу үед зөв үлгэр дуурайл үзүүлэх ёстой. Монголоос ийм нэг хөдөлмөрийн аюулгүй байдлын салбарын компани гараад гадаадд ингэж амжилттай ажиллаж чадж байна гэдэг бид нар бас түүхийг залуу үедээ бас бүтээж өгөх хүсэж байна. Үүнийг бас дагаад олон залуучууд үүнээс бас урам зориг аваад өөрсдөө салбартаа бас төр бүрийн шинэ сонирхолтой бүтээлч санаануудаар сайхан зүйлсийг бүтээж энэ дэлхийг улам болгосоо гэдэг биднээс бас түчилж зоригтой гарч байна. Мэдээж бэрхшээл зөндөө гарсан. Тэгээд миний асуух сүүлийн асуулт маань ер нь бас гадаадд аюулгүй ажиллагааны чиглэлээр ажиллах ямар боломжтой байна. Та бас хэсэг хугацаанд олон улсад яг энэ аюулгүй ажиллагааны чиглэлээр ажилласан. Эннээс бас хуваалцаач. Боломжууд байна. Гол нь бас энэ залуучуудтай бид нар тэр боломж гарцыг зааж өгөх хэрэгтэй байна. За үндсэндээ бол яг миний харснаар зөвхөн миний одоо харж байгаа бол хоёр том боломж байдаг. За нэгдүгээрт нь тухайн оронд хүлээн зөвшөөрөгдсөн сертификатыг нь аваад за LinkedIn юм уу эсвэл зүйчлийн байгууллагаар дамжаад тухайн оронд ажиллах бол бүрэн боломжтой. За хоёрдугаарт нь олон улсын хэмжээний компанид орчоод тэр компанид өөрийгөө таниулснаар улмаар цаашаа толгой компаниуд дуудагдж ажиллах боломжтой. За миний боломжийн хувьд би хоёр дахь боломжоор нь явсан. За Transwest Mongolia гэдэг гайхамшигтай компанид ажиллаж байсан. Олон ч мундаг бас сайн найзуудтай, сайн удирдлагуудтай байсны хүчинд бид нэр хамтдаа гайхамшиг бүтээж чадсан. 2000 өдөр lost time injury free буюу хөдөлмөрийн чадвар алдалтгүй ажиллана гэдэг маань бас дэлхийд нэлээд том үзүүлэлтөнд тооцогдоод. За үүнийг маань Канадад манай байдаг манай эцэг компани SMS Equipment түүнийг эзэмшдэг Японы Sumitomo корпорац хүмүүс олж хараад за Монголоос хөдөлмөрийн аюулгүй байдлын салбараас за одоо намайг удирдлагууд маань санал болгосон байдгийг нөхдүүд маань юу хичээсэн бэ гэхээр дэлхийн хэмжээнд өөрсдийнхөө бодлогыг тодорхойлох. За тэрний үүднээс тэр бодлогын дагуу дэлхийд дээр байгаа компаниудад тэр бодлогоо хэрхэн суурилуулах вэ гэдэг анхны зөвлөгөөнд за 2018 онд явсан байдаг. За яваад үзэж байгаад бол за эхлээл мэдээж миний хувьд бол тодорхой хэмжээний айцтай шүү дээ. Айцгүй байна гэж байхгүй. За тийм томоохон бодлого ярилцсан. За Америкийг хариуцсан тэр захирлын нэр, Канадыг хариуцсан тэр менежерийн нэр, за Японоос тийм том дараагнаар ирнэ. Бүгдээ тэнд юу ярих нь. Гэхдээ юм гэж би төлөвлөгөө заавал байж ах хэвээр. Манайхан би төлөвлөгөөнүүдээ сайн бэлдэж авч яж бол гэрийн даалгавар ингэж ярьдаг шүү дээ. За бодлого хэрвээ яригдах юм бол би нэг иймэрхүү юм ярина да. Бодлогоо бэлдээ. Тэр бодлогын хүрээнд ямар менежментийн бичвэрүүд байж болох вэ? Тэрийгээ өөрчлөөд за яваад очсон байт. За тэгээ яваад очиход тэгэл тэнд мэдээж том юмнууд ярина. 3-4 цаг ярьлаа. Олигтой шийдэл гарахгүй. За тэгэхээр нэг удаа тэгээд одоо микрофоныг нь булааж аавны хин цаашаа энэ гараар орж байгаа. За уучлаарай ингээд за 5 минут шийдэл гаргаж чадахгүй ийм байвал яаж юм бэ? Нөгөө
Тэдний даалгавар гаргаад ирсэн бүгд хүлээн зөвшөөрөө. За тэгээд тэн дээр одоо Global HSE Coordinator гэдэг үндсэнд нь зохицуулах ажлыг нь ер нь хийчихье гэдэг. Ур чадвар бол байна. За тэгээд ер нь бол 15 орныхон 26 компанид бас очиж ажиллаж үзчихсэн. За тэнцээс анзаарсан зүйл гэжээр манай залуус өөрсдөө хязгаарч битгий болж байгаа юм. Биднээс дэлхийн аль ч өнцгт очсон хинээс ч дутхгүй. Та өнөхөр дуртай байж чадвал устдаас 50% илүү ич чаддсан байлээ шүү. Тэгээд шинийг бүтээх хэрэгтэй. Тэнд очиод за болохгүй зүйл нь юу вэ? Тэрэн дээр нь зөвлөгөө өгөөд болж байгаа зүйл дээр нь улам дэмжиж өгөөд дэлхийд даяар хараад ажиллахад бол манай залуусын за Монголдо би бас нэлээд олон мэргэжлийн ерөнхий хүрээнд бас залуустай танилцсан сайхан хөрөлж явж байгаа. Тэр хүмүүсийн ур чадвар бол яг үнэхээр Америкт би олж хараагүй. Канадад олж хараагүй. Мэдээж илүү хүмүүс байдаг болох магадгүй би уулзаагүй л даа. За Оросд олж хараагүй, Хятадд олж хараагүй, Финлянд, Польш, Испанид олж хараагүй. Тийм учраас энэ хоёр боломжийг аль нэг нь та бүхэн эрэлхийлж үзээрэй. За хэрвээ та сертификаттай бол зүйчлэлийн байгууллагаар дамжсан илүүдээр за яг гэвэл би LinkedIn дээр 3 жилийн турш 972 анкет бүгэлж өгч азгүйцсэн нэг байна. За тэгэхээр бусдын алдаанаас зүгээр суралцаад авчирээ те. За их баярлалаа. Хэлмээр хүлээн авч манай ярилцлаганд оролцсон их баярлалаа. Ингээд дараагийн нэвтрүүлэг хүртэл баяр таа.